Өчигдөр бас байнгын хорон дээрч сайд бас тэгж хариулаад ирсэн. Өнөөдөр ч бас 2-3 удаа энэ ковидын үед айгүй хэцүү болцсон байсан. Бараг сарын дараа асуудал үүсэх байсан. Үгүй шүү. Ерөнхий сайд тэр үед одоогийн ерөнхий сайд юу улсын тэргүүн ерөнхий сайд ээжсэн. Та бас тэр үед бол юунд их хурал байгаагүй л дээ. Бид нар ажлаа хийж ирсэн шүү. Сайдаа. Тийм. Тэгээ бид нар тэр чинь хийж ирсэн. Тэгээ тэр наад гурилыг чинь бид нэр ямар ч байсан нэг хэд хэдэн одоо сар болох тэр урьдчилсан бэлтгэл ажлаа хангацсан байсан гэдгийг хэлье. Тэгээ ковидын үед нэг айхтар ангал руу унж исэн юм шиг дахин итээ дуртаад байгаараа гэдгийг бас танд хэлье. Хоёрдугаар зүгээр инквайри сайд би бас өчтөр очиж зүгээр чихэнд нь бас хэлсэн. Энэ гишүүд чинь зарим нь авах зүйлүүд яриад байхад нэг үгийн сандаа саналыг байна гэдэг үгтэй болол та. Саналыг байна таны зөвшөөрөлтэй тэр одоо энийг тусгаад авъя энэ гээд. Тийм одоо та одоо надаас илүү туршлагатай парламент ч хүн энэ дээр одоо гэдэг энийг хүмүүсийн энэ хилцүүлэх чинь энийг чинь сайжруулах гэж л явж байгаа юм шүү дээ. Тэгэхээр энийг бас нэг зөв талуудын тусгаад авах хэрэгтэй. Би өчигдөр бас хэлсэн танд тий баярлалаа. Одоо сурж байгаа танд их маш их баярлалаа. Сайн суралцж чинь шүү. Тааж туршлагатай хүн л дээ тий. Тоглоом шохоо хийж байгаа бол эвгүй шүү тий. Зөв үлээж авах шүү дараа. Тэгээд дээрэс нь би танд анхааруулж хэлж байгаа. За энэ Европын холбоо таны жишээ аваад байгаа Япон ч гэдэг юм уу. Энэ ингээд тэр одоо нэг дэмжих салбараа ингээд маш олон жил дэмжиж явах эдийн засгийн хувьд л үнэхээр боломжтой шаталтай улсууд чинь нэг салбараа олон жил дэмждэг байхгүй. За байхгүй юу гэдэг хэрэгжилчлээ уучлаарай. Тэгэж дэмждэг. Гэтэл тэгээ манайх өөрөө ямар эдийн засагтай ямар төсөвтөө хичнээн жил алдагдaltaй төсөвтөө явж байгаа улс үлээ. Тэгээ хэдэн жил дэмжих ёстой юм бэ гэдгийг анхаараа да. Дэмжинэ гэдэг дээр нь бол би эсрэг зүйл алгаа. Дэмжих ёстой. Өчигдөр ч гэсэн байнгын орон дээр энийг би 2-3 удаа танд хэлсэн. Тэгээ хамгийн гол нь хөлийн наан үнэтэй. Бид Монгол улс үнэтэй улс болж болохгүй шүү. Тэгээ хөлийн цаана ямтхан бүх юм хөлийн дотор үнэтэй. Хүнс бүгдөө Монгол дотор үнэтэй хөлийн цаана ямтхан одоо бензин дос одоо энэ цемент арматур бүгдөө Монголд үнэтэй хөлийн цаана ямтхан ийм байвал одоо бид тог цахилгаан ч үнэтэй. Тэгэх юм бол бид юугаар ч өрсөлдөж чадахгүй шүү. Ийм байж бол болохгүй. Зөвхөн зөв голдрогоор явж байгааг төрийн дэмжлэгээр одоо дэмжиж чинь гээд энэ зөв явж байгаа салбарыг унаадаг шүү. Тэгээ цаана дараа нь дандаа төрийн дэмжлэг хүлээдэг. Хэрвээ төрийн дэмжлэг байхгүй бол наад хүмүүс чинь ерөөсөө ямар ч ажил ямар ч юм нь явахгүй болчих вэ гэж санаа зовж байгаа. Зөв голдроглоо нь оруулна гэж явж байгаа нь зөв байх л та. Гэхдээ таны жишээ авж байгаа та өчтөр Японыг авч илээ, тэ Европын холбоог авч илээ. Энэ улсууд чи эдийн засгийн хувьд ямар чадвартай. Хаанаас мөнгө олж байгаа вүлээ. Энэ бүх зүйлийг анхаарах хэрэгтэй гэдгийг би бас өчтөр хэлсэн. Тэгээ өчтөр би тодорхой хариултуудаа авцсан л та. Гэхдээ би бол энэ гурилын үн ингэснээр хэд өсчихвэ гэж ингэшүүдийн болгоомжилж байгаа зөв шүү. Ингээд одоо намар их одоо энэ одоо бидний валютын нөөц үнэхээр хэцүү байгаа үед энэ бас том асуудал үүсчих үү дээ гэдгийг хүмүүс санаа зовж хэл. За, Жамблын Ганбаатар гишүүн санал хэллээ.